Сайн уу Даян ч байна. За би өнөөдөр эхлээд YouTube channel тоолж байгаа. За тэгээд сувг дээрээ юу оруулах юм, юу ярих вэ гэхээр хөгшөрсөн өөртөө зориулаад өөрийнхөө залуу насаа яаж өнгөрөөж байгаа вэ? Амьдралаа яаж бүтээж байгаа вэ? Юунаас сургамж авч юуг суралцаж байгаа вэ гэдэг сториогоо оруулна. Влог болоод оруулна. За тэгээд дээрэс нь Монголоос яваад удсамж бай, удаагүйч бай, Монголыг санаж байгаа бүх хүмүүст одоогийн энэ орчин нийгэм цаг нөхцөл ямар хөө байгаа вэ? Бид нар ингээд залуу осууд хамтдаа амьдралаа яаж ингэж босгож гин вэ? Хин илүү их дэмжиж гин вэ? Нийгэм бидний оролцоотойгоор ингээд биднэрт тусламж болж чадчихэв үү? Тэгээд өмнө нь амьдарч исэн цаг хугацаанаас нь одоогийн яг энэ Монголын маань нийгэм цаг хугацаа хүмүүсийн байр байдал сэтгэл зүй хэрэг өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулахыг зориод влог эхлүүлж байгаа. За тэгээд та хэд маань тэр бүгдийг маань сонирхож байгаа бол миний влогуудыг үзээрэй. За 12 сарын эхний өдөр бол амралтын өдөр байсан учраас дүүнэртэйгээ хамт гадуур гараад дэлгүүрсээд хамт цагийг өнгөрөөсөн. Гоёл чимэглэлийн дэлгүүр орсон. Өөрсдөө гоёл чимэглэлээ сонгож авсан. За тэгээд монголчууд ер нь шинэ жилийн баярт бас нэлээх ач холбогдол өгдөг, гэр бүлэрээ тэмдэглэдэг учраас уур амьсгал оруулахыг хоёр биендээ углааш авсан. За тэгээд 25 нас хүрсэн учраас иргэний үнэмлэхийг шинжилүүлээд дээрээс нь хамт захиалдаг учраас нөгөө гадаад паспортоос захиалцсан. За муура маань миний гоёлтой танилцж байна. Хөөе. Манай муурыг муура гэдэг. На хөөрх юм маань эвдлээ хөөе. Хамгийн их цагаа өнгөрүүлдэг юм байна. За тэгээд өвөл ер нь нөгөө ханиуд томооны улирал учраас эмээгээ явуулсан чацарга нь найзынхаа ээжийг явуулсан жимсний чанамлыг ашиглаад өөрсдөө нөгөө халуун ийм амттай уух юм бэлдсэн байгаа. Ер нь тэгээ өвөл нөгөө нэг жимс ингээ гой буцалгаад уувал эрүүл мэндэд ч гэсэн тустай санагддаг. За тэгээ 12 сард үеэлтэйгээ уулзаад хоол идээд гадуур жоох ярилцаад гэтээ амар хүйтэн байсан. За 12 сард бид хоёрын хамгийн том зарлага бол хадгалсан мөнгнөөс бид хоёр компьютер авсан. Яг ямар маркийн яадаг үйл ажиллагаатай гэдгийг би өөр сайн мэдэхгүй байна. Ингээд бид хоёр ширээгүй байсан учраас ширээ бас авсан захиалгаар. Тэгээ амар хөрх ингээд авчираад хүргэж бүр оруулж ирээд угсарч өгд юм билээ. За тэгээд ажил ярих хэрэгтэй байсан учраас ангийнхаа найзтай уулзсан байгаа. За тэгээ яалтчгүй миний хамгийн их цаг хугацааг хамт зарцуулдаг амтан бол манай муура 12 сард биеийн өвдөд буруу аншуулснаас болоод тэр нь хүндрээд дуудлага юмч дуудаад катетер тавиулаад бүр ингэ нийллийн юм болж иж тархабол уугаад тэгжиж бүр ингэ хайж гарч явж чадахгүй амар өрөвдөлтөөс нэг хэсэг биеийн өвдөд тэгж эмчилгээ хийлгэж нэг юм аваад ирсэн. За энэ палажиг маань мэлаагаад цэцэг өгсөн байна. За тэгээ манай нагц эмээ ирээд нөгөө совлил тавьсан болохоор хоёроо зээ охтууд нь очиж иргсэн. За тэгээ 12 сард ажил дээр гарсан нэг иргэн нөгөө нэг шууд ингээд мөнгөө нэхэд авдаггүй ингээл за хийчих байлгүй дээ гэд явуулаад байсан болохоор хүмүүс ингээ мөнгөө өгөхгүй алга болсон байсан 2-3. Тэгээд тэрнийхээ талаар юм стори хийсэн байна. За тэгээд өөртөө авсан юм гэх юм бол манай ихч My Silver гээд гоёл чимэглэлийн дэлгүүр нээсэн. Уг нь бол анбокс хийж өгөө гэдгсэн чинь миний бүр туршлага яагаад ч хүрээгүй. За тэгээ байгууллагын маань шинэ жил болсон. Шинэ жил маань гоё болсон. За миний өглөө ерөнхийдөө нэг иймэрхүү эхэлдэг. Дуу сонсоод
манай муураа уг нь ингээ хөөгдөд идэг хэмнэлэн дээр хөөгдөд идэг. За муурнуудыг яадгийг мэдгүй ч манай муур бол ингээд нуруундаа нөгөө ингээ массаж хийлгүүлэх амар дуртай. Ингээл хийгээд өгөөд ивэл ингээл хэвтэйл нүдэ анаад. За нэг манайх нөгөө анхны тустаа гараад анхны шинжлэх ухааны дээр зассан байхгүй юу. Тэгсэн чинь хоёрын хооронд ингээд мөнгөө юм хоёрын хооронд жижигхэн юмд үрж байгаа уг нь томыг авсан бол жохон мөнгө нэмээд томыг авчиж болохоор байсан блэ. За ингээд цас орж байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээ энэ бол утаа. Манай утаа бол бүр ингээд гамшигын хэмжээнд очсон байгаа. Ингээд хүлээгээд твцэж байгаа юм. Ийш тийшээ хаашаа ч явсан хамт явдаг. Юм дөө надтай. Тэгээ бас манай муур нөгөө орон дээр унтдаг болохоор хамт. За тэгээд 12 сард ер нь хүмүүсээс айгүйх бэлэг авсан. Бэлгийн нөгөө хур ингээд асгарсан сар гэдэг шиг бүр ингээ их жахнараасаа байгууллагынхнаасаа жин жилээрээ бид хоёр азтан болоод бүр их хүмүүсээс бэлэг авсан. Манай хүний байгууллагаас зөндөө бэлэг өгөөд за бид хоёрын хувьд бол 12 сарын юм гайхалтай өнгөрсөн. Та хэдийн хувьд ч гэсэн 12 сарыг гайхалтай өнгөрүүлсэн гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараа сарын влог орохоор уулзъя.